За энэ удаа Филиппин улсаас суралцахад хүүхдүүдэд гарч ирсэн зарим өвчлөлийн талаар бас анхааруулах зүйлсүүдийг ярих гэж бодлоо. За жишээ нь ямар өвчнүүд илүү өвчлөл юу хөө тохиолдлууд хүүхдүүдэд их гарч ирсэн бэ гэхээр нэгдүгээр шумууланд хазуулах жоохон шархлаа үүсгэх юм уу те арьсан дээр нь за бас толгой өвдөх хит халуунаас болж толгой өвдөх за бас кондишнд ингээд хит хүүтэ хоноод хоолой нь өвдөж сэрэх за гидсэн гинт тав гуйрхах гүйлгэх те ус салгицнаас болж бас тиймхүү гүйлгэх шинж тэмдгүүд гардаг за бас гар хөлөө гимтэх бэртэх зарим ер нь ихэнхдээ болохоор нэг юм ньютон чиглэлээр амьсгалтай бороо их ордог за тэгэл усан активити ихтэй тийм орчин учраас хүүхдүүд нэмгэн тавчтай гүйж аваад халтарч унах гар хөлөө шалгалах тиймэрхүү зөвлөлд их гарч ирсэн. За мөн юу гэдэнтэй янз бүрийн бассейн эсвэл усан сангуудад ингээ орсны дараа ирсэн дээр туралт гарах зэрэг тиймэрхүү сөрөг шинж тэмдгүүд маш олон гарч ирсэн. За энэ тохиолдолд ерөнхийдөө сургууль эрүүл мэндийн тал дээр яг ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр сургууль болгон зөвлөгчтэй байдаг. Бас эмч 7 хоногт нэг ирж үздэг ч юм уу те иймэрхүү зохион байгуулалттай ерөнхийлөгчийн сургуулиуд байдаг. Тэгвэл хүүхдүүдийг 7 хоногт нэг удаа эмчийн үзлэгт хамруулдаг гэсэн. Эмчийн үзлэгээр бол хүүхдүүдийн ерөнхий биеийн байдал, за ямар нэгэн зовир байгаа эсэх, за тэгэл хүүхдийн жин ингээд шалгаж болох бүхэл энгийн хэлбэрээр эмч ингээд шалгаж эцэг эхчүүдэд репорт тайлан байдлаар ингээд хэлдэг. Хөнгөн хэмжээний шалгыг бол зөвлөгчийн тусламжтайгаар үйлчлэгээ зөвлөгөө ингээд эмчилгээг үзүүлдэг болвол хүнд нэлийн эмнэлэгт хандах шаардлагатай байх юм бол сургууль өөрөө оюутнуудыг бас эмнэлэг рүү илгээж явуулж өгдөг бас ингээд орчуулагчтай ингээд явуулж өгдөг гэсэн. За эмнэлгийн төлбөр яг ямар байдаг вэ гэхээр эмнэлгийн төлбөр болохоор ер нь янз бүр нэг удаа үзүүлэхэд эмчит зүгээр үзүүлэхэд 60,000-аас 100,000 ч юм уу те эмнэлгээс шалтгаалаад харин бүр эмчилгээ үйлчилгээ авахд доор хаяж 300,000-аас 500,000 тэгээд бүр цаашлаад нэлээд олон төрлийн нэг бүтэн өдөр болох юм бол сая 500 сая гаруй төгрөгийн ч юм уу үйлчилгээтэй байсан. Тэгээд ийм тохиолдолд бид нар мэдээж нэг гинт өвдөл тэгэл Монголд зарим наатгалууд бол үйлчилдэг, зарим наатгалууд бол үйлчилдэг. Тэгэнгүүт яг ямар зүйлийг бид нар хийх шаардлагатай юм бэ гэхээр урьдчилан сэргэлтүүдийг сайн хийх шаардлагатай. Жишээлбэл Монгол маш сэрүүн учраас бас хүүхдүүд ингээд ус уух дадал төдийлөө сайнгүй байдаг учраас хүүхдүүд гинт халуун оронд очиод ус уухгүйгээр ингээд олон цаг яваад тэгээ шууд толгой нь өвдөх тохиолдлууд маш их гарч ирсэн. За тэгэхээр хүүхдүүд маань өдөр алган усны замд усж яваад цаг-цагаар усан авч явах юм бол толгой нь өвдөхгүй гэсэн. За тэгээд мэдээж шинэ газар шинэ орчинд очисон хүүхдүүд маань хөөрөө өөдтэй ингээд шинэ найзуудтай болоод бүх орчинд маш гой санагдчихж байгаа учраас хоолоо идэхгүй гүгээд байдаг гэсэн. Тэгэхээр хоол идэхгүйгээсээ болж биеийн ерөнхий дархлаа унаад дархлаа унснаас болж янз бүрийн өвчлөлт өртөх магадлал маш их болдог. Тийм учраас хоолоо сайн идэх хэрэгтэй. За мөн мэдээж багш нар болон хариуцагч нар бүгдээрээ хүүхдүүдэд болгоомжтой байх бүх зааварчилгаануудыг өгдөг. Гэлээ гэхдээ хүүхэд бол хүүхэд л учраас гүүж харайх ингэж тэгж байгаа тулгаараа шалбалдаг. Тийм болохоор болгоомжтой бас багш нарынхаа үгэнд сайн орох хэрэгтэй гэсэн. За тэгээ мөн аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Жишээлбэл усан бассейнд маш их байдаг учраас усан бассейн сэлдэг хүүхдүүд тэгэх юм бол хүүхдүүд чихэндээ ус их оруулдаг. Тэрнээс болж толгой өвдөх, алуурах ч юм уу те янз бүрийн шинж тэмдгүүд илэрнэ. Тэгэхээр дор хаяж юу гэдээ хувц сэргэллээ зөв өмсөх, бассейнд орсны дараа усан шүршүүрт орох, за тэгээ шүршүүрт ороод бактери устгахтай сонгаар ингээ вак гэх мэт багш нарынхаа завар зөвлөмжийг маш сайн даах хэрэгтэй байх нэ.